Welcome in, welcome in. Аливаа улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын үндсэн аюулгүй байдлыг цахин хамгаалах байгууллагууд байдаг. Тагнуулын байгууллага бол Монголын төр ард түмний аюулгүй байдлыг одоо хангахад онцгой үүрэгтэй алба байт юм аа. Тагнуулын байгууллагын үйл ажиллагаа Монгол улсын оршин тогтнох үе, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах цогц үйл ажиллагааны тодорхой нэгэн хэсгийг өөрийнхөө хууль заасан үүргийн хүрээнд хэрэгжүүлдэг юм л байгууллага. Тагнуулын ерөнхий газар бол тогтолцооны цөм уурэг тарих нь улс орныхоо амар амгалангийн баталгаа байдаг юм аа. Биднийг одоо үнэнхээр одоо амар тайван, амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа нэг том ол байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй юм аа. Монгол улсын үндсэн хууль 11-р зүйл 1. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн. Үндэсний аюулгүй байдал маань өөрөө гадаад дотоод гэж хуваагдана. За, үндэсний аюулгүй байдалд юу ордгийг. Өнөөдөр манай хуулиар бол үндэсний аюулгүй байдал маань өөрөө 10 бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Эдийн засгийн аюулгүй байдал, орчин тогтнол аюулгүй, соёл, ахуй, экологийн аюулгүй байдал, төр засгийн аюулгүй байдал, нийгэм төрийн байгууламжийн аюулгүй байдал гэдэг олон чиглэл байна. За энийг бид нэр үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгаалсан чиг үүргийн 11 байгууллагын хүчээр хамгаалдаг. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг дараах байгууллагууд хэрэгжүүлдэг. Үүнд 1. Байгаль орчныг хамгаалах алба, 2. Гайлын алба, 3. Дипломат алба, 4. Гамшигаас хамгаалах алба, 5. Мэргэжлийн хяналтын алба, 6. Зэвсэг түчин бусад цэрэг, 7. Татварын алба, 8. Тусгай алба, 9. Иргэний харьяалал, шилжил хөдөлгөөний асуудал эрхлэх алба, 10. Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн алба. Мөн төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах үүрэгтэй. Тагнуулын байгууллагад үе үе ажиллаж ирсэн ажилтнууд бол эх орончид байсан. Тэд өөрийнхөө амьдралыг өөрийнхөө эрхийг хязгаарлуулан байж төр улсынхаа төлөө зүтгэж ирсэн бааtruуд. Тэдний үйл ажиллагааг бид үеийн үед үнэлж хүндэтгэж байх учиртай юм. Энэ улс орны эв нэгдэл, эв зохицол, тусгаар тогтнолд харштай зүйлүүд, аюулгүй байдалд харштай зүйлүүд эднүүдийг асар их өргөн цар хүрээнд ажиллахаар энэ бол маш их хэрэгтэй одоо байгууллага. Өөрөөр хэлбэл улс орны нүд чих одоо болж байдаг ийм одоо чухал байгууллага гэдгийг бол хүн ард бол ойлгодог байх. Энийг ямар нэгэн тийм нууц цаанаа одоо юу хийгээд байгаа юм гэдэг шиг ингэж сордиж хандж болохгүй. Үүрэг даалгавар өгөхөд гүйцэтгэе гэж хэлж гараад гүйцэтгэл ирдэг тийм хүмүүс юм байдаг. Амь насны эрсдэл учирсан ч гүйцэтгээгээ гардаг. Манай ажилтнууд бол тангаргаар гэдэг. Тэр бол тоглоом биш. Тэрнээс нэцсэн байх юм бол одоо толгой авахултал арга хэмжээ яхад бэлэн гэж хэлдэг үстэй тийм. Ерөөсөө тангарганд тэр үг байгаа шүү дээ. Ийм байгууллага шүү. Монголынхон төлөө Монголоо бол Америка хамгаалдаг хүмүүсүүд гэвэл одоо тэр чекистүүд. Тагнуулын ерөнхий газар. Тэгэхээр яг өнөөдөр бид нар бас үндэсний аюулгүй байдалтай холбоотой, тэр дундаа одоо тусгай албаттай холбоотой. Нэг өөрөлдөл улсын маань одоо нүд чих болсон. Үе үеийн одоо тусгаар тогтнолын цаана одоо бас энэ гол мэдээлэл дээр сууж идэг. Энэ албаа илүү одоо хүмүүст бас зөв талаас нь ойлгуулах. За нөгөө талаасаа бас нэг дүгнэлт хийх. Энэ тагнах урлаг гэдэг чинь монголчуудаас үүсгэсэн юм шиг юм төв харагддаг шүү дээ. Тэгэхээр эн чинь яг нөгөө тэр сүнзийн дайдах урлагт тусцсан байж тэр Симацаны хүн хан улсын хоёрын хоорондын харилцааны төвхтөөр харагдаж байна. Нэн эртнээс
Их Монгол улсыг хүртэл 2500 гаруй жилийн өмнө бичигдсэн Сүнзийн дайтгуурлаг ном бол өнөөдөрч гүн ухаан, цэрэг дайн, улс төр, эдийн засгийн салбарт өргөн хэрэгэлдэг цэрэг дайны онолын хамгийн анхны зохиол бөгөөд Европт Клаузевицийн дайны онол ном гарахаас 2300 жилийн өмнө тойрвсон юм. Гэтэл Монголын төрт улсууд оршин тогтнох хугацаанд энэ онолыг ядан мандаж ирсэн түүхтэй. Хүн гүрний тухай бичсэн Сиамицяны түүхэн тэмдэглэлээс хойш бүх төрт улсууд өөрийн аюулгүй байдал, төрт ёсыг сахин хамгаалах цэрэг дайны авгаа их өвийг хойч үедээ тасралтгүй уламжлуулсаар ирсэн юм. Монголын тагнуулын байгууллага бол ерөөсөө эртний төвхтэй өөр Чингис хаан бүр модон ханаас эхлэн Чингис хааны үйдэж байсан алдартай төвхтэй байгууллага. Бүр түүхэн уламжтай ярих юм бол бүр одоо их Монгол улсыг байгуулсан Чингис хааны үеэс тэр хишигтэн цэргүүдгээд одоо тухайн үед бол яг ийм чиг ургийг гүйцэтгэжсэн байна. Ер нь төр улсын төвхтэй л хамт л явна. Ерөөсөө төр улсын төвхтэй хамт явна. Төрт улс байгуулагдсан үеэс эхлээд төрийн тусгай хамгаалалтанд тодорхой тухайн үеийнхээ нийгэм одоо улс төрийн нөхцөл байдал зөгцсөн хэлбэрээрээ байж исэн байна. Орчин байж исэн. Төрийн бодлого залгам чанартай. Хаан явна ард түмэн элдэнэ гэсэн үг байдаг шүү дээ. Түүнтэй адилхан төрийн бодлогын залгам чанар бүх шатанда үе үеэрэн хэрэгжиж явах учиртай. Түүний дотор тагнуулын байгууллагын залгам чанар гэдэг бол онцгой чухал. Улс төрчдөл ингээд нүүр нэгнэнд байдаг л альч түүхэн одоо цаг хугацаанд. Гэхдээ тэдний ард мэдээллийг өгчээсэн, тэдний аюулгүй байдлыг хангажсэн тэр тусгай албатын одоо нүдэнд үл үзэгдэх юм том систем дэр дэлхийн их олон түүх өөрчлөгдсөн байдаг л да ер нь л тий. Бүр одоо яг одоогоос 100 жилийн өмнө нэг 8000 түнтэй аримтай 8900 ланжуу буутай байхтаа л асар том орон зай тусгаар тогтнолын төлөө тэмцэнэг л хөдөлсөн улс монголчууд. За үүнийгээ хийж хэрэгжүүлэхдээ зэргийн хүчээс гадна ухааны хүч буюу тусгай албадын одоо тоглолтыг маш сайн хэрэгжүүлсэний хүчинд өнөөдөр бид нар энэ сая 500 мянган километр квадрат дээр оршин тогтнож байгаа. Олноо өргөгдсөн төр монголчууд тусгаар тогтнолоос сэргээ мандуулахын өмнө дэлхийн техникийн байдал, шиг хандлага, дэмжлэгийг судлан тандах ажлыг нууцаар өргөн хүрээтэй хийжээ. 1895 оноос Бадамдорж нарын төлөөлөгчдийг Оросын хаант улсад илгээн тандсан байна. Мөн Лам Чагдаржов, Орос, Польш, Итали, Франц, энэтхэг орноор Япон хэмээх дансан, Япон, Хятадаар аграм хаян хэрва, Орос, халимаг, Туркээр баргын лувсан нямлам, Орос, Хятад төвдөр нэрт төвөгч, манжиж, буян чуулган ар өвөр монголчуудыг нэгтгэн хамгаалж явах талаар Орос улс ямар бодолтой байгааг мэдхээр хаант Оросд удаа Чинван дашдын дөв Хятадаар цагаан хэмээх дансан лам ил тарвахтай Шинжааны нутгуудаар олон жилээр явж мэдээлэл цуглуулж байжээ. Энэ үед гадаад тагнуулын ажил явуулахдаа бадарчлан явах, шашны томоохон хуралд оролцох, мөргөл үлдэх, хийдэд шавлын суух зэрэг хадгалбчийг гол төлөв ашигладаг байжээ. Асендовскийн номд байдгийг. Богд хаантай ингээ улс төр яриа суусан чи маш их мэдээлэл бүр Европ ямар өрнөж байгаа юм. Орос оронд юу болж байгаа юм. Гэтэ маш их мэдчихсэн гэж Асендовский өөрөө бид гахч утсан байдаг шүү дээ. Тэгэхээр чинь энэ мэдээлэл авдаг ямар суу байж ивэ. Тэ? Тэгээд тэр хааныг одоо зөв сувгаар их сурвалжаар хангадаг юм сүлжээ байснаас харагддаг байхгүй. За бүр нэг сонин зүйл бол 27 оны хувьсгалын дараа тэр хувьсгал ялчаад байхад ялсны дараа 12 сард 17 оны 12 сард тэгэл манай сайнагийн амнын сүрэн зөвлөлтийн одоо энэ коммунист байгууллагад холбоотох оролж ирсэн мэт шүү дээ. Гэхдээ хоёулахна явсан бас нууц байдал. Тэр чинь нэг социализмын үеийн түүхэнд болохоор зөвлөлтийн коммунист болшигуудтай манай хувьсгалч холбоо тогтоох нь болохоос биш. Нэг нөгөө Чингис хааны алтан уургийн язгууртан улаан хаадаг барьж олгоцсон байж болохгүй ч гэдэг. Бидний хувьсгалчтаас өмнө одоо сайнагийн хаан тэр Сергей Лазов онтертой очиж уулзаад Сибирийн тойргийн хувьсгалчтай алс дорны мөдөнд тулсахад улаан хаадаг барьсан байдаг. Оросын засгийн газраас хэрв манай Монгол тусгаар тогтносон байдлаа баттгахын тулд
тусламж эгээрэн хүсвээс уул хүсэлтийг хүлээн авна гэж тус улсад тусгайлан мэдгдсэний дагуу ерөнхий сайд Сайн ноён хан Намнүсрэн эрхүүд очжээ. Энэ талаар Шимяцкий хожим дурсан бичгтээ 1917 оны 12 дугаар сард Монголын төлөөлөгчид Сибирийн улс төрийн төв Эрхүү хотын большевикуудын байгууллагын товчоонд очиж зөвлөл засгийг талархаж байгаагаа илэрхийлэхийн хамт Хятадын дараалаас хагасан ангижрах арга зам зааж туслахыг хүсч улаан хадаг өргөн барьсан гэжээ. За энэ цаг үеэс эхлээд Монголын 20 дугаар зууны туршид ялангуяа эх орны дайныг дуусгах хүртэл бол Монголын тусгаар тогтнол эх орны бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангахад энэ байгууллагын үүрэг ихээхэн чухал. За мөн одоо яг ихэнх хүмүүс бол зөвлөлт Орос улсын нөлөө дэг сургууль байсан гэж үздэг. Гэхдээ эн чинь Монгол улсад 20 дугаар зуунд үүсэж өгчөхдөө ямар нэг одоо үндэс суурь загвар дээр суурилж хөгжих ийм эхлэл бол байсан харагддаг. 1922 онд бол үндэсний ардчилсан хувьсгалын дараагаар бол дотоодыг хамгаалах газрыг байгуулсан. Энэ үеэс одоо төөхөө илүү тод авч үздэг. 1921 оны 3 дугаар сарын 21-нд Хяаг Тотно ардын төр засгийн газрыг байгуулахад бүх цэргийн жанжин Сүхбаатар санаачлан цэргийн тагнуулын алба байгуулж өөрөө биечлэн удирдах боллоо. Засгийн газрын 1922 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар тогтоолоор шинэ үеийн тагнуулын байгууллагыг дотоодыг хамгаалах газар нэртэйгээр байгуулсан байна. Анхны дараагаар нь Дашин Балдан доржийг, Хэлтсийн дараагаар Батууруныг томилжээ. Тусгай албадын гарт буруу эрх мэдэл төвлөрвөл Монгол одоо маш их хүнд байдалд орж исэн түүх баг. Энэ 30-аад. Энэ хэзээ ингэж ийм байдал үүссэн бэ гэхээр 1929 оноос эхэлж. Монгол үндсэндээ лидер тагдаг ард юм. Өмнө нь богдыг тойроод нэгдэжсэн бол энэ үед Дамбат доржийг тойрсон, Цэрэнд доржгоог тойрсон, Амарыг тойрсон улс төрийн нэгдэл бий болоод эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг задлахгүй бол Монголын нөгөө том язгуур ирэх шиг нөгөө нэгдсэн Монгол юм гэдэг чинь сэргээд ирж. 1930 оны 11 сарын 5-нд дотоодыг хамгаалах газар Дэлгэн хоттой албан ёсны харилцаа тогтоосон байдаг. Тэгээд 1931 оны 2 сарын сүүлээр урагшаа өөр Монгол руу гаргасан. Бүр 1961 онд ингээд нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрх гишүүн болоход бас манай гадаад тагнуул бол зөх үүргээ гүйцэтгсэн. Ялуу хотын хувь нэмэрч бас оролцсон гэдгийг бас онцолж тэмдэглэх нь хэрэгтэй байна. Шашны зүтгэлтэн, нийгмийн улс төрийн зүтгэлтэн гэхээс гадна одоо том хэмжээний тагнуулц гэж үнж болохоор байгаа. 1928 онд Монголын тагнууч Мерсэ зохион байгуулснаар баргад бослого дэгдэжээ. Босгогчид хайлаарыг эзлээд харьбин руу давжсанд Монголын талаас дэмжиж 2600 морьц цэрэг 2 замаар оруулжээ. Дундад улсын засгийн газраас Лигийн нацид Монголын төрөмгөлийг эсэргүүцэж гомдол гаргав. Зөвлөлт Орос улс яарвчлан Блюхерийн цэргийг төмөр самын холбооны шугам хамгаалалт нэрээр явуулж дайдагч талуудыг зааглажээ. Мерсэ Японы төлөөлөгчийн газарт хорогдохоор ороод сургуу болов. Засгийн газраас баргаас орж ирсэн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна. 1929 онд Дамбарч нарыг баруунтан үндэсний үзэлтэн хэмээн буруутгаж албан тушаалаас нь зайлуулв. Үүний дараа Коминтернээс намын дотор баруунтны үед элсэн хүмүүсийг хамруулсан цэвэрлэгээ явуулж төрийн нэгдсэн удирдлагыг задлах арга хэмжээ авч эхэлжээ. Дотоодд нь баруун зүүн гэж намыг хоёр зүгээр хувааж жагаад тэгээд зүүнийг нь дэмжиж жагаад гаргаад ирээд тэгээд албан тушаалыг нь тавихтаа намын даргын оронтойг байхгүй болгож. Ижил эрэхтэй 3 нарийн бичгийн дарга тавьчих. Хэн дээр нь ч орж асуудал шийднэ. Нам удирдлахгүй болж байгаа. Энэ шүү дээ. Тэгээд Монгол хямраад эхэлж. Жинхэнэ бие даасан үйл ажиллагаагаа зөвлөлтийн нөгөө НКВД-гийн гарт өгчөж. Зөвлөлт холбоот улсын дотоодыг хамгаалах одоо яамны нэг салбар нь болсон. Тэнд боловсон өвчнээ бэлддэг, даалгавар өөргөө авдаг тий. Одоо тэдний сургагч зөвлөхийн дохоогоор ажилладаг болсон. Одоо тэр хонгил гэж яриад байна да. За өнөөдөр ч гэсэн тэр үл ер нь бас тэр хонгилтод адилхан юм шиг.
Зөвлөлтийн дотоодыг хамгаалах ардын комиссариатын орлогч Фриновский 1937 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод ирсэн юм. Тэрээр Заагвар гэж томьёолсон хэрэг толбогдуулан сааздах ёстой Монголын 115 хүний нэрсийн жагсаалтыг дотоод явдлын яамны сайд Чойволсонд биечлэн гардуулжээ. 1937 оны 10 дугаар сарын 2-нд Чойволсон, Лувсан Шарав, Сэрэндарж нарын бүрэлдэхүүнтэй онцгой бүрэн эрх комиссийг байгуулсан юм. Онцгой комисс татан богдтлаа буюу 1939 оны 4-р сарын 22-ны хүртэл 25,785 улс төрийн хэргийг хэлэлцэж 81.4% буюу 20,099 хүнийг цаазалж 5,739 хүнд 20 хял оноожээ. Дотоод явдлын яамны ажилтнууд улс төрийн хэлмэгдүүлэлтийг гардын ихэд оролцсон гэдэг үнэн боловч өөрсдөө дотоод хамгаалах газрын дараагаар ажиллаж исэн, дотоод явдлын яамны сайдаар ажиллаж исэн хүмүүсийн 80% нь дотоод хамгаалах газрын орлогч, дотоод явдлын яамны орлогч сайдаар ажиллаж исэн хүмүүс 100%, газрын дараагаар ажиллаж исэн хүмүүс 70%, хэлтсийн дараагаар ажиллаж исэн 45 хүн, тасхийн дараагаар ажиллаж исэн 12 хүн, яг гүйцэтгэх ажил гардан хийж исэн 30 хүн энэ улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдсэн байдгийн. Эдгээрээс 35 хүний зөвлөлтөд аваачиж зөвлөлтийн хуулиар шийтгсэн байдаг. За сүүлийн үед өргөтгөн байгуулагдсан нь бол 1969 онд гадаад тагнуулын газрыг өргөтгөж оронтой зохион байгуулалтын хувьд бэхжүүлж ингэж байгуулсан. Харин тэр Нах яам гэж байгуулагдсан цагаас хойш бол нэгэнт бид нар нэг социалист систем бий болоод системийн эрх ашгийг хамгаалагч байгууллага болж хувирсан. Бүх социалист орны хувьд тэрний толгойлогч нь бол зөвлөлтийн КГБ шүү дээ. Нийгмийн хяндаг үзэл сурталын хувьд. Цэхэтнүүд юу гэж ярих нь вэ? Үндэсний үзэл гаргаж гин үү? Өгөөсгөө үзэл гаргаж гин үү? Зөвлөлт холбоот улсыг муулж гин үү гэх мэт тийм систем хамгаалсан ийм үзэл сурталын байгууллага болж эхэлсэн байхгүй юу? Энэ байгууллагын өөрийнх нь мөн чанараас биш. Тэр үеийн улс төрийн амьдрал, улс орны одоо гадаад дотоод нөхцөл байдлаас үүдсэн ийм алдаа завхарлууд байсан. Хоёр хангийн одоо зэвсэг байсан гэж. Зөвлөлт холбоот улсын коммунист намын 20 дугаар их хурлаас Сталиныг дахин шүтсэн алдаа завхруудыг ийжсэнээр коммунист системийн хэмжээнд дулаардын эрен эхлэв. Гэвч Унгар шахад коммунист дэглэм хариг сатуу шинжнэрээ хадгалсаар байсан юм. Энэ үед системдээ үнэж бүгд найрамд Монгол Ард улсын аюулаас хамгаалах байгууллага нийгмийг хянах үзэл сурталын хүчирхэг зэвсэг болон өөрчлөгдсөн юм. Сэхэтний төөрөгдөл намын эсрэг бүлгийг нуугчин дарахад идэвхтэй оролцож байсан ба нийгмийг хянах хамгийн үр дүнтэй системийн удирдлагыг төвлөрүүлж байлаа. Мөн коммунист системийн дотоод зөрчлийн улмаас сөргөлдөж байсан хоёр хөршийн өрсөлдөөнд умард хөршийнхэн танд баттай зогсноор 1990 онтой золгов. Ардчсан хувьсгал гэдэг нэг юм том одоо бүлэг сэдв байна л да. Сайн зүйл байна, саар зүйл байна. Гадаад дотоод олон нөхцөл байдлууд байсан байх тухай үед. Гэхдээ энэ үеийн одоо тусгай албад бол үнэхээр мундаг ажилласан гэж би зүгээр одоо хувьдаа нэг хувь иргэн үнийхээ хувьд боддог байхгүй. Ягаад гэвэл төрийн тийм том тогтолцоог нэг ч хүний одоо хамрын цус гаргаагүй одоо өөрчлөлт хийсэн ийм агуй өөрчлөлтийг бид нэр хийж чадсан. Тухайн үеийн тусгай албад бид одоо няц захад билээ энэ хэдэн залуучуудыг гэдэг мэдээллийг хэрэг өгсөн бол та яагаад ч бууж өгч болохгүй шүү. Бидний гарт бүх юм контролтой байгаа. Нисээд л эднэр одоо 7 хоног. За бид нар л одоо яаж жаад эдний ард нь гарна. Батмөх дарга та зүгээр л одоо надад чиглэл өгч гэдэг тийм тусгай албад ажиллаж исэн бол юу болох байсан бол гэж би бас боддог л доо. Тэр үед ингээд хүч хэрэгэлсэн бол яах байсан бол гэдэг. 1932 онд төрн ард түмнийхээ байр байдлыг судалж мэдээж ойлгоогүй зөрчилдсөн учраас том бослог гарсан шүү дээ. 1932 оны зэвсэгт бослого нь малчдыг хүчээр хамтралжуулах, тааж, ламнар болон баяжуулын хөрөнгийг хураах болон зөвлөлтжүүлэх бодлогыг эсэргүүцснээс гарчээ. Бослого тухайн үеийн засаг захиргааны хуваарьаар бүгд найрамд Монгол Ард улсын баруун дөрвөн аймаг Өнөөгийнхөр, Хөвсгөл, Арханга, Өвөрханга, Завхан, Баян хонгор, Увс аймгийн нутгийг хамарсан байна. Мөн үеэр 30 гаруй мянган хүн хэлийн чандад дөрвөн гарчээ.
Бослогыг цэргийн хүчээр дарсан ба 1915 хүнийг алж 38 хүнийг шархтуулжээ. Бослогын удирдагчийг шүүн цаазалсан юм. 32 онд 7000 хүн өгсөн монголчууд зэвсэг өрөөд бие биенээ буудсан, харгисалсан. Яг тийм зүйл давтагдах байсан. Тийм, тагнуулын байгууллага гэдэг маань бол үнэхээр л одоо тухайн үед л улс орон ямар үүрэг даалгавар тавьж ийн тэрийг л биелүүлдэг л одоо ийм л байгууллага шүү дээ. Тэгээ тэрийгээ ч бас нэр төртөө биелүүлж ирсэн, тэрийг их тод харуулсан. Одоо жишээ нь 1990 онд бол Монголын ард түмэн өөрийнхөө сонголтыг хийсэн шүү дээ. Бид нар цоошин улс төрийн тогтолцоог төрийн тогтолцоороо эдийн засгийн тогтолцоогоо шинжилгээгээд хийсэн. Тэгээ энэ бүгдийн эсрэг бол тагнуулын байгууллага огт яваагүй. Ер нь дээд удирдлагыг бол үнэн зөв мэдээгээр л хангана. Тагнуулын байгууллага шин бол зэвсэг бариад яваад ингээд яваад байдаг байгууллага биш шүү дээ. Социалист системийг устгах. За энийг хаанаас холон чиглүүлж байсан гэдгийг бол бид тагнуулын байгууллага бол тэрийг одоо харж мэдж байсан. Системийг задлахын тулд зөвхөн эсэргүүцлийг дэвэргээд ирэхтэй зэрэг социалист систем бол аяндаа задарна гэдэг. За энэ үйл явц болох юм байна. Энэ Монголыг тоорохгүй нэ. Дайрах нь. Тэгэхээр энэ дээр бид ямар байдлаар бэлэн байх ёстой. Боожвсыг бариад одоо жигсэж байгааг нь буудаад баримтлаад байх тийм байхгүй юм чинь. Тэгэхээр одоо за энэ мэдээг бол маш бодтой болох хэрэгтэй. Тэгэхээр тэр дотор чинь бол 7 шидний юм яригддаг байсан. Тэр үед ардчил суучныхан нэг зэвсэг суулуулж яана гэдэг мэдээ ингээл манад орж ирж байгаа юм л да. За үнэн баярын худлаа үнэ шалга гал. Адвч тийм өөрөг юм шүү дээ. Шалгаад за арай чи зэвсэг суулуулсан юм алгаал гэжсэн. Одоо бид нар ингээд үг дуугүй буусан дээр юм байна. Хэрвээ энэ үйл ажиллагаатай зууралдвал ард түмэн яг дарьтай торох шиг байна гэдгийг мэдэрсэн. Ер нь. Тэрнээс нэг ардчлалын удирдагч 13 хүн гээд тэд нар чинь туг барьчаал бусдын дагаад өгöd исэн юм биш байгаа шүү дээ. Нийгэм төр чигээрээ энэ социалист дэглэм энэ дэглэм дээр тогтож байгаа удирдлага дург болцсон байсан. Тэгэхээр энэ үйл явцыг тэр тухайн үеийн ах юм удирдлагад нь байсан Жамсарамжугаа тэр бол олж харж их зөв мэдээлэлээр хангасан. Одоо ном төрийн удирдах байгууллагын анхны ажил суучны одоо мөрийн хөтөлбөр гэдэг арчаах чинь хаана энийг боловсруулж яана гэдэг асуудал гарна да тийм ээ. Эдийн засагч доктор Нэргүүгийн одоо юунд яригдаад байна. Тэд боловсруулж байгаа байна яа. Тэгээд Нэргүүс сүүлд бас баг тэрийг хэлсэн байсан баха ярилцлаганда. За ийм болж байна гэдэг бол мэдээлэх үүрэгтэй юм чинь. ВЧ албандаар суугаад аймагуудад одоо болж байгаа тэр үйлчлэгэн хотын хэмжээний юмыг хаана юу болж байна, яаж яана гэдгийг одоо ярьж хөөрж засгийн газрын удирдлагт байдлыг танилцуулж ямар нэгэн одоо Улаанбаатар хотод тийм мөргөлдөөн болчихог өгөхөд аймагт бол тийм гаргуулах ёсгүй гэдэг чигийг бол хатуу ирж ясан учраас ордны одоо зүүн талын юугаар арк талбай дээр жагсаасан тэр одоо нэг хойц залуучууд ч юм бол тэрүүгээр орж ирэх гэдэг ингээд төрөгч нь орж ирсэн. За энэ үедлээс их сэтгэл эвгүй болсон да. За ингээд ордонд руу дайраад орохгүй бол ордны хамгаалагчд яах ёстой. Оруулахгүй л гэж үзэн мэт. Тэгээд энэ атал бууддгаа махад ганц хоёр хүн нэг толгоор цохол болно да. Тэгэл бид за тэр жагсаал зохион байгуулж байгаа улсууд хэлээ. Хэрвээ ийм юм болоод мөргөлдөөн төрөх юм бол жагсаалыг зохион байгуулж байгаа зугнаа зохион бус та нар хариуцсан шүү гэдэг ийм хөргүүлж байгаа хэл. Тэгэл эдгээр чинь аяндаа ингэ буцаа татаал илгээд явсан шүү дээ. Тэг хэлвгээ олдсон гэдэг монголчууд бол бас сайхан л бас нэг тэгээд онцгойлол тогтоогүй шүү дээ. Энэ айвал таньс үе мөргөлдөөн чурч магадгүй ütсэн байгаа биз. Тэр танк манк ер нь цоглоодыг гэвэл гэж гард орд байж байгаа шүү дээ. Тийм бол хийгээгүй бид. Тэр үед бол одоо яг ингээд өцөгдөр өнөөдөр маргааш ингээд 3 цагийн хэлхээсийн холбоод асуудлыг гаргаад нэг тавьж чадах тэрүүн дээр нэг үг хэлж чадах байгууллага бол их ховор байсан. Тэгээ үндсэндээ миний ойлгож байгаагаар бол тагнуулын байгууллага бол энэ дээр бол бас
их онцгой үүрэг гүйцэтгсэн гэж би хувьдаа дүгнж явд юм. Нийгэм өөрчлөгдөд одоо 3 сарын 8-нд ч одоо улсгэлэн болоод тэгээд улс төрийн төвчөө авнаад ингээд Монгол улс чинь одоо үндсэндээ хувьсгал гарцсан шин гарцсан. 1990 оны ардчилсан хувьсгалын үед аюулаас хамгаалах байгууллага гудамжинд болж буй жагсаал цуглааны талаарх үнэн зөв мэдээллээр эрх баригчдыг хангаж байжээ. Ардчилсан хувьсгалын удирдагчийн бүхий л үйл ажиллагааг харж хянаж байсан ч тэднийг нухчин дарах, баримтлан хорих ямар нэгэн үйлдэл хийгээгүй юм. Мөн гадны хүчтэй нөлөөллийг хорж чадсанаар үндэсний хувьсгалыг тайван замаар өрнүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан билээ. Үүний улмаас хожим энэ байгууллага өөртөө асар их дарамт шахалтыг хүлээн авсан юм. Тагнуулын байгууллага аюулаас хамгаалах байгууллагыг тэр үеийн нийгэм үзэжсэн үзэл бодол их өөр. Түүхээс үлдэж шударсан хар цагаан толбууд тагнуул гэдэг сайхан гэсэн үг биш юм шиг ингэж хүмүүст ойлгоддог л доо. Энэ муу тагнуул гэдэг ирэхлээр энэ бол сайхан ажил хийдэг улсууд биш байна гэж. Энэ бол яг зөв түүхэн талаас нь тагнуулын ч гэдэг юм уу тусгааллуудын байгууллага бас зарим талаар тийм сорилтын жилүүдэд алдсан онцнууд байдаг. Тэр нь одоо зүрх сэтгэлээс нь гараагүй. Тэгээд ардчлалын одоо залуучууд ч гэсэн тийм үзэл бодолтой байсан. Ер нь анхных нь одоо алхам бол ер нь бараг тэр ямыг л одоо татан буулгахаас л энэ өөрчлөлтийн ажил эхэлсэн юм л да. Гол дайралтын хүч бол нах ям гэдэг. Нах ям чинь том юм шиг дээ. За хуучин одоо нийгмийн аюулаас хамгаалах яам гэж хэлийн зэрэгтэйгээ цагдаатайгаа засан хүмүүжүүлэх одоо шүүхийн шийдвэр биелүүл. Энэ дотроос тагнуул руу одоо өнөөдрийн одоо тагнуулын ерөнхий газар тэр үеийн улсын аюулыг хамгаалах ерөнхий газар энэ л үдээс дайралтай шээ. Энийг яаж солируулах вэ гэдэг талаар бол бодууд төр заад удирдлага одоо чиглүүлж ясан улсууд нь бодвол яасан бол энийг л хамгийн түрүүнд тарах хэрэгтэй. Монгол улсын шинэ үндсэн хуулийн их хувь дээр гарын үсэг зурж ардын их хурлын тамгыг дарлаа. Монгол улсын үндсэн хуулийн уг их энэ болой гэж бичсэний дор Монгол улсын ерөнхийлөгч Пүнсэлмаагийн Очирбат хэмээн гарын үсгээ зурснаар үндсэн хуулийн их баталгаа чиглэлээ. Таныг ерөнхийлөгч байх үе бол хоёр нийгмийн яг шилжилтийн яг тарган ах шин. Та бол яг шинэ нийгмийг гардаж авч ирсэн Монгол улсын анхны ерөнхийлөгч. Нийгмийн хамгаалах яам 92 оны 4 сард татан богдсон юм байна. Та бол улсын аюулгүй байдлыг хангах байгууллагын эрх хэмжээний тухай анхны зарлиг гаргаа. Эндээс шинжилт хийсэн байна л да. Тэгэхээр хуучны байхгүй болгоод шинэ юм байхгүй. Тэгээд яах юм? Улс орны бүхэл болохгүй гарч байгаа асуудлыг зангидж байдаг тэрнтэй тэмцэж байдаг газрыг байхгүй болгочих тоосон зэрэг ёстой дураараа дургад дунжимгөрөө жиргэж болно гэсэн ийм байдал үүсчихгүй юу? Үүсчихгүй юу? Тэгээд ерөнхийлөгч 90 онд анхны одоо зарлиг гаргаж улсын аюулс хамгаалах байгууллагын чиг үүргийг тодорхойлж тэгээд одоо тэр ард түмний аюулгүй байдлыг хангах тийм анхны зарлиг гарсан. 1992 онд улсын хурлаар 92 онд бол улсын баг хурал тагнуулын байгууллагын тухай хууль гаргаж өгсөн. 1992 онд үндэсний аюулгүй байдлын тухай хууль, мөн тэр онд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хууль батлагдсан. Тэгээд 1992 оноос шинэ парламент үүсэж үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг бүтэц үндсэн хуулийн дагуу ажиллаж эхэлсэн. Улсын аюулгүй байдлын ерөнхий газрын талаар чинь 92 онд Монгол улсын аюулгүй байдлыг хангах тухай хууль гэдэг анхны хууль гарцсан. Энэ байгуул бас хуультай. Бүх удирдамж заавар хуультай болсон. Тэ хуучин бол тэр хуульчлагдсан. Хуучин бол хууль эрхцэн үндэс байхгүй намын одоо захиргааны заавар дүрмээр ажилтдаг байсан. Түүний дараагаар тагнуулын байгууллагын тухай хууль баталсан.
гүйцэтгэх ажлын хууль гэж хууль батлагдсан. Энэ хууль батлагдсанаар тагнуулын байгууллага хуулийн дагуу ажиллах, үйл ажиллагааг нь болохгүйг нь нээж өгч бас хязгаарлаж өгсөн. Ингээд тэрнээс хойш бол одоо Эдүгэгийн энэ бүтэц зохион байгуулалт бол тууштай, тогтвортой ингэж явж байгаа маа. Тухайн үед аюулс хамгаалах байгууллагын бүтцийг өөрчлөх явцад мэдээлэгчдийг ил гаргаач. За хэрвээ тэр мэдээлэгчдийг одоо гаргаж тавина гэвэл монголчууд бол хоорондоо ярдэ ингээд тайсан бол. Тэр бол хамгийн болохгүй юм байсан. Бид чинь одоо айл гэр гэж байдгийг бод би дөрөвний хэллээ нэг хөдөөний харуулнаас дээр үе харуул цахиу руу гадаа нохоо. Энд чинь нүд чих болсон нэг юм байх ёстой шүү дээ. Энийг бас нэг зох төвшин навч явахгүй тусгааруулах ямар юм байх. Тухайд барыг ярьж ирснээр 3-1 мэдээлэгч байсан. Тийм учраас энийг ил болгох ёстой гэсэн шаардлагыг хүчтэй тавьж шахаж байсан л да. Тэр бол их өргөн хүрээг хамардаг байсан. Тэрнийг бол бүр огт ор үндэсгүй юучгүй болгох тийм шаардлагач юм уу тийм боломж бол үндсэндээ бага байдгийг. Дотоодын аюулгүй байдлыг хангахын тулд улсын аюулгүй байдлыг хангахын тулд гарцаагүй байх ёстой. Зөвхөн гадаад тагнуул үйл ажиллагаа гэхээсээ дотоодын янз бүрийн одоо мэдээлэл янз бүрийн үйл ажиллагааг чинь одоо нэг талаар мэдээлэл авах тэрнийг боловсруулах шаардлага бол бий л дээ байдаг дооч байгаа. Аюулгүй байдлыг бол тэр тухайн үндэсний хүн болгон өөрийнхөө хэр хэмжээгээр өөрийнхөө орон зайгаар өөрийнхөө харилцаагаар бол тэр үндэсний аюулгүй байдлыг гэдэг юмд бол оролцож байх ёстой л гэж ингэж ойлгож байгаа шүү дээ. Эхлээд бол одоо 90 оны дараач бол ерөөсөө нах юм одоо муу нэртэй луудастаж тийм ингээд олон түвний сэтгэл жаахан буруу тишээс. Сүүлдээ ухамсарч энэ байгуулах хэрэгтэй байна. Өөрийнх нь аюулгүй байдлыг хамгаалж байгаа байгууллагын өөдөөс одоо тэрнийг зөвшөөрөхгүй ч байх юм уу өөрөөр хандаж болохгүй шүү дээ. Ард түмэн аюулс хамгаалах байгууллага хоёр бол нэгдмэл цул ямар нэгэн энэ аюулгүй байдалд хохирол учрахаар болзошгүй тийм одоо с жиг энэ зүрийн юм мэддэгдүүл даруй төргөн одоо тэрийнхээ одоо энэ чухал байгууллагад мэдээлж тийм юмыг дор нь одоо тассан зогсоох ийм л үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байхгүй юу? Бид бол ерөөсөө тусгай албатайгаа шууд хамтарч ажиллах хэрэгтэй. Нэг дууч бай, нэг киноч бай. Тэр бол бүгдээрээ тэр аюулгүй байдлын бүтээгдэхүүн өөрсдөө. Киноч тэр, хөгжимч тэр, дууч тэр. Ер нь тэр яам тамгын газрууд бужигнаад элдв янзын болж хахад яг ингээд өөрийнхөө цөмийг аваад үлдэж чадсан. Тэгээ юу гэж томьёолмаар юм бэ? Гал алдаагүй гэх юм уу юу гэх. Тэр үеийг л давсан юм байна. За дараагийн нэг том багц асуудал бол үнэхээр боловсон хүчний асуудал байсан. Мэдээж хэрэг шин цаг үе шин боловсон хүчнийг өөрөө ирэхгүй шаардж байсан. Дэлхийн аль улс тусгаар тогтсон улс бүхэн өөрийн тагнуулны ажилтнаа өөрсдөө бэлтгэдэг ийм одоо түүхэн тогтолцоотой. Хоёрдугаарт энэ хойд улсын нэг дүү маягтай хавсраг маягтай улс байхаа болсон тийм. Тэгэхээр энэ өөрийнхөө одоо тагнуулын ажилтныг өөр улсад бэлдэх гэдэг бол угаасаа агуулга алдсан л байсан. Тэгэхээр бид тэрийг болоо тэгээд одоо үндсэндээ орох хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр бид нэр өөрсдөө хүнээ яаж бэлтгэх вэ? За энэ хүнд үед манай улс одоо өөрийнхөө тагнуулын ажилтныг бэлтгэдэг академиг одоо байгуулсан. Энэ тагнуулын академи бол одоо үндэсний тагнуулын академи. Тагнуулын академи маань манай сургалт судалгааны үндэсний төв болсон. Орчин үеийн дэлхийн тагнуулын байгууллагуудыг технологийн дэвшилгүйгээр төсөөлөх аргагүй. Тагнуулын байгууллага нь технологийн ололтыг хамгийн түрүүнд ашигладаг нь дэлхийн нийтийн жишг билээ. Өнөөдөр Монголын тагнуулын байгууллагын ашиглаж буй техник технологи олон улсын жишгт хүрсэн байна. Үүнийг ашиглахад боловсон хүчний чадвар чадамж чухал. 4 тонн алтыг манай аюулаас хамгаалах байгууллага англи руу зөөчихсөн тухай нэг яриа байдаг. Жирийн хүмүүсийн ойлгоцоор бол одоо дийлэр тоглож алдаад алтаа явуулчихсан ч гэж ярьдаг. Өөр албан ёсны их сурвалжууд бол биш ээ, энэ бол гарцаа авахгүй хийх ёстой ажил байсан. Гэхдээ энийг бол манай орчин үеийн аюулаас хамгаалах байгууллага бол амжилттай гүйцэтгсэн ажил юм аа гэсэн утгаар ярьдаг л да. Тэгэхээр энэ яг ямар учиртай? Тэгэхээр
одоо 90-ад оны ихээр Монголын эдийн засаг маш хүнд байдалд орсон шилжилтийн эхний жилүүдэд тийм ээ. За тэгээд эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад нэг чухал зүйл бол одоо ухаан Монголыг төлөврийн чадвартай улс юм аа гэдгийг нотлох бас нэг шаардлага хөшөөрөг байсан. Жишээлбэл Английн одоо Лондонгийн банкнд алт байршуулах тухай асуудал гарлаа л да. Тэгээд ерөөсөө Улаанбаатараас алтачсан онгоц Москва Шереметьевд буугаал тэгээд шууд нэг онгоцноос нөгөө онгоц руу тэр алтыг зөөж оруулаад тэгээд Лондон төргөх эрсдэлтэй айхтар үүрэг байсан. Тэгээд энийг бол одоо манай аюул хамгаалах байгууллага амжилттай гүйцэтгэсэн байхгүй юу? Тэгээд тэрнээс хойш бол энэ монголчин одоо төлөврийн чадвартай тийм улс байна гэдгийг ер нь дэлхийн улс орнууд ялангуяа энэ банк санхүүгийн хүрээнд тэр одоо их баталгаажиж сайн үр дүн болсон юм. Нийгмийн шилжилт нь эдийн засгийн хямрал дагуулв. Энэ хүнд үед нийгэмтэйгээ хамт өөрчлөгдөж байсан тагнуулын байгууллага эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд өөрийн үүргээ гүйцэтгэсээр байсан билээ. Үүнээс хамгийн их шуугиан дэгдсэн нь 4 тонн алтны нөөцийг аюулгүй шилжүүлэн байршуулсан үйл ажиллагаа юм. Жишээлбэл энэ терроризмтай тэмцэх асуудалд Монгол орох хэрэг байна уу? Бид нар тэр лалын ертөнцөөс тэр халуун цэгээс хол байна. Бид нар энэ рүү ингэж орох хэрэг байна. Энэ өөрөө манай улсын аюулгүй байдал ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлчихвээ гэсэн байдлаар хандж байсан. Тэгэхээр бид бол ер нь альва юмнаас хойш суулаа гэд тэр аюул занлыг хажуугаар өнгөрөөж чадахгүй. Төвдүүд бол одоо далаалам ярьжсэн л да. Бид одоо бүх юмнаас хойш суун. Бидний ерөөсөө хинч мэдэхгүй байгаасаа тэгэл аюулгүй байдал тусгай тогтолцоо хадгалж чайн шал худлаа буруу замаар явсан байна. Бидний хинч мэдэхгүй учраас хинч биднийг өмөөлдөггүй, хамгаалдаггүй. Тэгээ аюулгүй байдал бүр мөсөн алдаад тэгээд одоо ингээд төвд орон байхгүй болцоо гэж ярьжсэн. Тэрнтэй адилхан бид бол өөрийгөө мэдүүлж явах хэрэгтэй. Одоо аюул занлыг чимээгүй нөхөн дорд нуугдах маягаар хизээч тэрийг давж чадахгүй. Монгол орн гэдгийг бол яг ерөнхийдөө газрын зураг дээр эсвэл нүүбийн хурал дээр байныг дээр харж исэн баг. Гэхдээ яг одоо хамтраад тэр өхлийн эсрэг сүр зогсож чадж ийн гэдэг утгаараа илүү ойр хатны харилцаатай болсон. За тэгээд одоо Монголын цэргүүд ч гэсэн зэвсдүүчин бие бүрэлдэхүүн ч гэсэн энэ ажиллагаанд оролцсноор өөрсдөө бас хэрэгтэй гэдгийг ойлгосон. Яг тэрнээс өмнө бол ер нь айрам хэрэгтэй ч юм уу гэсэн юм маргаан тэр үед бол байсан. Тэрнээс хойш бол одоо тэр маргаан алга болсон. Одоо тийм маргаан байхгүй. Аюулгүй байдлын асуудал бол нэг намын эсвэл нэг засгийн газрын асуудал биш. Бүхэлдээ одоо намууд, улс төрийн хүчнүүд, улс төрчид бол аюулгүй байдлын асуудал дээр ялангуяа гадаад аюулгүй байдлын асуудал дээр бол нэгдсэн байсвартай байх ёстой. Тэр утгаараа одоо харьцангуй тийм байдлаар явж ирж байгаа нь хэцүү. 21-р зуун гармагс Нью-Йоркийн худалдааны төвийн ихэр самхаг террорист салдлагад өртөн нурснаар дэлхийн дахны гадаад улс төрийн бодлого томоохон өөрчлөлт гарлаа. Шинэ 100, шинэ 1000-д аюулгүй байдлын шинэ орчин бий болов. Энэ эргэлтийн үед Монгол улс гадаад аюулгүй байдлаа хангах бас нэгэн шинэ сонголт хийсэн нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай шийдвэр байсан юм. Энэ алхам нь аюулгүй байдлыг хангах байгууллагуудын оролцоо, мэдээлэл, үнэлгээ, шинжилгээ, стратегид тулгуурлан гарсан юм. Энэ нь Монгол орныг дэлхийн дахинд шинээр нээж харуулсан билээ. Тэгэхээр хоёр дахь жишээ бол таныг ерөнхийлөгч болоход тохиолдсон. Энэ бол бас Монголын төвхөнд төдийлөн тохиолддог. 7 дугаар сарын 1-ний хэрэг явдал болсон. Тэрний дараа олон хүнд ямархуу сэтгэл төрсөн бэ гэвэл энэ нийгмийн аюулгүй байдлыг хамгаалахын систем хэр ажиллаж байгаа юм бэ? Энэ ажиллаж чадчихэв үгүй юу? Тэр 7 сарын 1-ний асуудал бол харамсалтай нь би яг тэр 7 сарын 1-ний асуудал өмнө одоо тэр жагсаа цуглаан болж байгаа хувьд бол тухайн ерөнхий сайд баяртаа уулзаад өөрөө натаа уулзъя гэсэн уулзахад бол онцгой байдал зарлахгүй болохгүй гэсэн юм одоо байр суурь илэрхийлсэн. Гэхдээ би тагнуулын байгууллагын даргыг дуудаж уулзсан. Цагдаагийн ерөнхий газрын даргыг дуудаж уулзсан. Аль аль нь хэрэггүй гэж хэлсэн. Тим хэмжээнд очиагүй. Тэгэхээр би бол тэр ерөнхий сайдын улс төрчийн хэлсэн үгнээс илүү тагнуул тэр цагдаагийн байгууллагын удирдлагад илүү итгэн зүйтэй гэсэн байгууллага. Тэгтэл харамсалтай нь тодорхой хугацааны дараа өөртөө 1-2 цагийн өмнө надад хэлж ирсэн хэрэггүй гэжсэн юм байна. Гинт одоо тэд байр суурь өөрчлөөд одоо онцгой байдал зарлахаас аргагүй гэсэн байр суурь илэрхийлсэн.
За ялангуяа ерөнхий сайд бол тагнуулын байгууллага цагдаагийн байгууллагын удирдлагыг шууд өөрөө томилох асуудалд ямар нэгэн байдлаар шууд ордог хүний хувьд бол маш богино хугацаанд тэр байр суурийг өөрчлөгдсөн. Тэгээд одоо онцгой байдал зарлахаас аргагүй байдалд орсон. Харамсалтай нь одоо тэр 5 хүний амнаас хохирсон. Явж нөгөө цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллагын хүмүүс л хохироод л нөгөө улс төрчид тэрэндээс мэдээж ирэг. Цэвэр зүрх мултраад л нөгөө талд жирийн ард иргэд маань одоо амнасаараа эсвэл эд хөрөнгөөрөө эрүүл мэндээр хохироод дууссан. Ер нь аюулаас хамгаалах байгууллагыг өөрийг хамгаалах хэрэгтэй байдгийг. Ер нь одоо тэрийн хүн. Түүнээс биш ер нь л үзэн шалган одоо аюулаас хамгаалах байгууллагын архивыг үзэн за тэгэл тэр нууц юм хөмрөө орн энтергээд бас одоо их хурлын гишүүд хүртэл тийм санаачлаг гаргаад одоо очоод шалгаал юм хүмүүн ухад төнхнгээл тэгдгийг. Тэгэхээр тэр бол тийм байх ёсгүй. Тэгэхээр юмныхаа үндснийг ойлгомоор байна л да. Энэ байгууллага бол үндэсний аюулгүй байдал тусгаар тогтносыг хамгаалдаг байгууллага. Ерөөсөө хүмүүс бол улс төрчид бол энэ тагнуулын байгууллагаар тоглож ирээсөө болохгүй л дээ. Тийм учраас бол ерөөс аль одоо тагнуулын байгууллагыг улс төрийн хэрүүл маргаанд оруулж ирэх, зориуд төчээр татан оруулах байдал ерөөсөө байж болохгүй шүү дээ. За төрийн 3 өндөрлөг гэдэг энэ одоо 3 албан тушаалтан нэгдмэл байх уу? Эс нэгдмэл байх уу гэдэг нь бол ерөөсөө тусгай албаны гарт юм байна гэдгийг одоо би бол ойлгосон. Өглөө бүхэн тусгай албад орж мэдээлэл өгдөг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бас их тийм дүгнэлттэй маш их тийм ёс зүйн өндөр, маш их тийм мэдлэг мэдээлэлтэй, маш их тийм одоо эрхэм суртахуунтай ийм хүмүүс одоо тусгай албадыг авч явж иж Монгол улсын төр засгийн шийдвэр өөрөө илүү их тийм тунгалаг болох, илүү их тийм нөө зөв талдаа байх, илүү нөө таны ярьдгаар хоорондоо удирдлагууд маань нэгдмэл байхын зарчим хангагдах. Энэ зүйл хангагдах юм байна гэж бас зөвөр одоо боддог басна л та. Тийм. Гэхдээ энэ байгууллагад ажиллаж байгаа хүн чинь өөрөө их сурхий шаардлагыг хангасан хүн байх ёстой шүү дээ. Тэн дотроос хамгийн гол одоо зүйл нь бол одоо их оромж. Үзэл. Энэ бол одоо бүр онцгой чухал. Энэ бүр нэвт шингэсэн байх ёстой. 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг явдал бол Монгол улсын дотоод аюулгүй байдлыг хангах тогтолцоо хэврэгсэнийг энэ тал дээр анхаарах цаг ирснийг харуулсан юм. Нийгмийн аюулаас хамгаалах тогтолцоог эвдлэн сүйтгэснээс 1990 онд эхэлсэн тайван хувьсгалын эрен дуусгар болжээ. Тогтолцоо илт сулрахад улс төрчдийн сэтгэл хөдлөлөөр гаргасан шийдвэр дураар авир тусгайлсан чиг үүргийг үүсгэж байсан байгууллагуудын үйл ажиллагаанд тэдний хэд оролцоо тэднэр дамжсан гадаадын байгууллагуудын дарамт шахалт хүчтэй нөлөө үзүүлсэнийг илчлэв. Тийм учраас энэ шинжилгээ хийхэд бол нэгдүгээрт нь бид нэр ярьж байгаад ерөөсөө энд ажиллаж байгаа хүмүүсийн одоо цалин хөлсөлтөө цалин хөлсний асуудал төр онцгой анхаарал тавья. Яагаад Монгол улсын аюулгүй байдлыг хангадаг цорын ганц байгууллагын ажлагчдын цалин хөлсний байдал ийм байхад яаж талхныхаа мөнгөний тухай бодож байгаа хүн чи яаж их хөрөн аюулгүй байдлын тухай ажиллах боломж хавьдаа санаад аваад тийм. Тэр энийг шийдээгээд энийг бол тэр үед бол шийдсэн. Хоёр дахь гол асуудал бол одоо техник хэрэгслийн хамтын ажиллагааны шугамаар бас нэлээд хэдэн тусгай улсын тусгай албаны сургууль активтэй бол танилцж ирсэн. Тэгээд эргээд харахад бол манай тагнуулын байгууллагын болсон хүчин за хэрэгжилж байгаа техник технологи бол дэлхийн тусгай албадын хэрэгжилж байгаа техник технологийн төвшөнд үнэхээр одоо үндсэндээ хүрсэн гэж дүгнэхээр байна. Сүүлийн жилүүдэд засгийн газраас тагнуулын байгууллагын санхүү эдийн засгийн чадварыг дээшлүүлэх, тэнд ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар дөрвөлтэй дэмжлэг үзүүлж эхэлжээ. Тэгэхээр сүүлийн үед одоо их дэвшилттэй гарч байна л да. Одоо тагнуулын ерхий газрын дээр шинжилгээ ухааны технологийн зөвлөлт агууллаа. За үндэсний тагнуулын академийн дээргээ докторийн сургалт явууллаа. Тийм ээ. За энэ улсууд ч одоо асуудлыг нарийн судлаад үр дүнгээ гаргаад тийм ээ. Уламжлалт одоо аюул занаас уламжлалт бус төрөмгийсийн хэлбэрүүч өөрчлөгдчихсөн шүү дээ. Бидний хуучин мэддэг бүх юм өөрчлөгдсөн. Технологи хөгжсөн байна. Арга хэрэгсэл өөр болчихсон. Одоо эдийн засгийн арга хэрэгсэл байна. Гэт бүх одоо төрөмгийсийг бид нар
энэ бүх юмнаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Соёлын мэдээллүүд ч гэсэн. Тийм бид өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр аюулгүй байдлын асуудлыг яг их олон хүрээгээр яаж болно л доо. Гэхдээ зүгээр ерөнхийдөө бол улс төрийн хүрээ байна. Эдийн засгийн хүрээ байна. Ерөнхийдөө соёлын хүрээ л байна шүү дээ. Энэ гурван асуудал. За манай одоо хувьд бол улс төрийн хүрээнд бол аюулгүй байдлын асуудал бол тун дажгүй гэж би бол боддог. Эдийн засгийн хувьд бол эдийн засгчид бол яг энэ аюулгүй байдалтай холбоотой асуудлаар бол та нарт ярих бах. Энэ бол өөрөө яг улс төрийн харилцаанаас бол арай одоо соловтор байгаа гэж бол би ойлгож байгаа юм. Хамгийн одоо гол зүйл бол эдийн засгийн аюулгүй байдал байна. Эдийн засгийн аюулгүй байдал. Тэгэхээр эдийн засгийн аюулгүй байдалд анхаарах одоо бүр зайлшгүй шаардлага байгаа. Энэ чөлөөт зах зээл дээр ажиллаж байгаа нээлттэй байгаа Монгол улсын маш чухал асуудлын нэг зангилаа асуудал бол энд байгаа юм. Бүр сул байгаа нь соёлын хүрээний асуудал. Бүр сул байгаа нь соёлын хүрээний асуудал. Хоёр том их гүрний хооронд байгаа ч гэсэн яг өөрийнхөө хэлийг тойруулаад өөрийнхөө үндэснээр тойруулж байгаа байхгүй юу? Үндэснээрээ том бамбаа хийсэн язгуур угсаа нэгтэй ах トゥ нартайгаа хэлж орчдөг. Монголынхоо дунд оршин. Энэ бол бидний их том даваа тал. Тэгэхээр яах ёстой? Тэднийг бид нар манлайлах л ёстой. Дэлхийн хөдөл нь энэ бол мөнхийн зүйл бол биш. Хөдөлгөөнд ороход бид нар тэднэртэйгээ соёлын хувьд ойрох ёстой. Энэ бол аюулгүй байдлын нэг чухал салбар гэж би бодож байна. Бид хэжээ чинээ өндөр хэмжээнд өрөөд хөгжиж чинь биднийг дагаад соронзон мэт татагдаж усж ирэх олон Монголд хуурхтан байна. Тэгэхээр энэ бол манай Монголын язгуур эрх ашиг. Үндсэн эрх ашиг юм байна. Тэгэхээр энэ үндсэн эрх ашиг хэрэгжүүлэгч гардан хийгч гол хүчин болвол манай улсыг аюулаас сахиж хамгаалах байгуул. Өөрөөр хэлбэл бид нарыг муу хэлдэг. Өвөр Монгол хүүхдүүдэд уртын зуу заалаа. Морин хур заалаа гэж. Жанцсан нороо бид нар одоо юу гэдэг чим үндснийхээ одоо юмыг хятадуудад одоо ингээ худалдаж мөнгө олж идэж байна гэж. Үгүй би 50 жилийн дараах юм харж байгаа байхгүй. Би үндэснээ ирээдүйд бэлтгэж байна. Би үндэснээ ирээдүйд бэлтгэж байна. Энэ манай тусгай албатын үндсэн ажил байх ёстой. Дэлхийд дахин доргион үсгэд монголоор ярьцдаг, монголоор бүжиглцдэг, монголоор дуулцдаг, монголоор хуульчдаг байх хэрэгтэй шүү дээ. Энийг түгээхийн тулд ажиллах ёстой. Энийг тэр гадаад тагнуул магнуул байдаг юм одоо юу гэдэг юм би нарийн ширийн мэдэхгүй. Бүх зүйлээрээ хүргэх ёстой. Манай хэвлэл, соёлын хэвлэл, соёлын үйлдвэрлэл өөрөө энэ тусгай албадын оролцоотойгоор явах ёстой. Одоо дүүрсэн хэрэг би хэлчих. Тусгай албадын оролцоотой явах ёстой. Монгол улсын тагнуулын байгууллага бол эртний уламжлалтай орчин үеийнсэн улс орны хурцгаараа сонорч их 6 дахь мэдрэхүй болсон байгууллага үлээ. Эдрэ нухчаад түүхийн эргүүлэгт авталгүй эх орныхоо төлөө бүхнийг хийж ирсэн юм. Алдарших нэрэж үлдээргүй нуугаад амиа өргсөн баатруудын алдар суут нуус түүхийг алга сүлдэндээ хадгалсаар байна. Түүхчдийн нүдээр эргэж харах юм бол 20 дугаар зууны Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн байдал энэ монголчуудын оршин байх үндэсэд томоохон үүрэг гүйцэтгсэн нэг байгууллага бол энэ байгууллага мөн. Улсаа аюулаас хамгаалах, сахиж хамгаалах алба гэдэг бол ерөөсөө л улс орны нэр хүндэн байгаа. Нүр царай. Энэ алба хэдий чиний хүчрэхэг байна. Улс төдий чиний хүчрэхэг харагдана. Одоо ардчилсан нийгэмд улс төрчид одоо ирнэ буцна. Тусгай албад тогтвортой мөнхөд ажиллах ёстой. Тусгай албадын одоо ажилтан албан хаагчид энэ тангар өргөсөн одоо албан тушаалтнууд дээр Монгол улсын төрийн бодлого, төрийн хар хайрцаг оршдог. Тагнуулын ерөнхий газар бол Монгол төрийн нүд, чих, төдийгүй уураг тархинд билээ. Даяаршиж буй өнөөгийн нөхцөлд аливаа үндэстэнд учрах эрсдэл, сорилтууд улам бүр төвөгтэй болж байна. Гадаад, дотоодын үндэстэн дамнсан санхүү, улс төрийн бүлэглэл, корпорац, компаниудын өмнө Монголын төр
хүчин мөхсдөж ард түмэн хохирох явдал олондоо гарч байна. Улс орны аюулаас хамгаалах чиг үүрэг бүхий институтууд, тагнуулын байгууллага нь явцуу улс төржүүлэлтээс ангид эрхэмдээд зорилго бүхий үйл ажиллагаатай мэрэгжлийн байгууллага байх ёстой юм а. Миний бие тагнуулын байгууллагын явцуу улс төржүүлэлтээс ангид чиг үүргийн мэрэгжлийн байдлыг төлөвшүүлэн ажилуулах талаар шаардлагатай бүхнийг хийж байна. Хийх ч болно. Монгол улсаа сэргээ мандуулах ард түмний бүхий л итгэл найдвар нь та бүхэн дээр байгаа цаг мөч бүхэнд санаж хичээж зүтгэхийг та бүхэндээ уриалж байна. Монгол улсын иргэн бий улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө ам бие хайргүй зүтгэж төрийн хуулийг дээдлэн сахиж төрийн болон албаны нууцыг чандлан хамгаалж тагнуулын ажилтны үүрэг ёс зүйн хэм хэмжээг чин шударгаар сахин биелүүлэхээ батлан тангаргалыг биеийн тангарагаас нийцвас төрийн хуулийн цэвэрлэл хүлээн